E комплекс тооны хувьд энэ илэрхийллийн утгыг олоогч нь. За E комплекс тоо. E тооны квадрат зэрэг нь хасах 1 гэдгийг сана. За эхлээд хэдүүлээ E-ийн 2025 зэргийг бодож үзье. E-ийн 2025 зэрэг. За тэгвэл E-ийн 2025 зэргийг хэдүүлээ 2024 дээр нэмэх нь 1 гэж. За зэргийн чанар ёсоор 2024-ийг үрждэг нь E-ийн 1 зэрэг болно гэсэн. За E-ийн 2024 зэргийг E-ийн 2 зэргийн 1012 зэрэг авчиж зэргийн зэрэг үржигддэг учраас. За E квадратыг хасах 1-ээр сольжээ. Тийм бол 1012 зэрэг үрждэг. За хасах 1-ийн текст зэрэг нэмэх 1 байна. Тэгээ 1-ийг үрждэг нь E буюу E болно гэсэн. За E-ийн 2025 маань E болсон. За тэгвэл хасах E-ийн 2022 зэрэг гэж. За одоо энэ төгвөл бид нар энийг ингэж бичиж болно гэсэн үг. Хасах 1-ийг үрждэг нь E-ийн 2022 зэрэг гэсэн. За үржүүрийн зэрэг байвал тус бүрийн зэрэг болно. Хасах 1-ийн 2022 зэргийг үрждэг нь E-ийн 2022 зэрэг гэсэн. За хасах 1-ийн 2022 зэрэг чинь нэмэх 1 үрждэг нь E-ийн 2022 зэргийг E квадратын 1011 зэрэг гэж бичлээ гэсэн. За 1-ийг бичихгүй шаардлагагүй. E квадрат гэдэг чинь хасах 1, хасах 1-ийн 1011 зэрэг гэдэг чинь хасах 1 байна гэсэн. За ингээ бидний хариу E-ийн 2025 зэрэгээс хасах E-ийн 2022 зэрэг гэдэг чинь E-гээс хасах нь 1 байна гэсэн. Ингээ бидний хариулт А хариулт байна.